За бүгдээрээ сайн бацгаана уу? Шинэ уншлагатай тавтай морил. За энэ уншлагыг болохоор миний сонсогчоос коммент хэсэгт харилцаа холбоогүй байгаа хүмүүстэйгээ холбоо барих уу? Тэр хүн миний талаар юу гэж бодож мэдэрч байна вэ? Гэдэг талаар уншлага хийгээд өгөөч гэдэг хүсэлтийн дагуу ерөнхийдөө бол хийхээр шийдсэн байгаа. За тэгээд энэ удаагийн групп сонголт маань болохоор 1-р бүлэг, 2-р бүлэг, 3-р бүлэг гэсэн дарааллын дагаа байгаа. 1-р бүлэг нь The Self, 2-р бүлэг нь The Unseen, 3-р бүлэг нь The Eternal Child гэсэн тий дотоод хүүхэд гэсэн. Эм хүүхдийн гарны зурагтай бүлэг байна. За энэ дээр бол нүд байна. Энэ дээр бол зүрх гэх юм уу чэйжээс юм солонго цацарсан юм хүний зурагтай картууд байна. За тэгээд энэ удаагийн уншлагаар болохоор та тэр хүний талаар юу гэж бодож мэдэрч байна вэ? Тэрнээс өмнө энергийн шалгалт хийгээд сахиуснуудаас нь танд ямар зөвлөгөөнүүд өгч байна бэ? За тэгээд энэ харилцаа яг ямар тодтолтой харилцаа байна вэ гэдэг oracle картаараа хараад за тэгээд та тэр хүнээсээ үнэн сэтгэлээсээ холбоо барих хүсэж байгаа юм уу? Эсвэл зүгээр одоо юм зовлон шаналлаа тавьж явуулж чадахгүйгээр холбоо барьж өөрийгөө хуурах гэдэг юм уу? Эсвэл өөрийгөө бодоод байгаа юм уу? За тэр хүн таныг яг юу гэж бодож мэдэрч байна бэ? Тэгээд холбоо барих уу? Тэгээд танд хэлмээр байгаа боловч хэлж чадахгүй байгаа үгсийг хамтдаа харах болно. Тэгээд групп сонголтоо хийгээд группийн уншлах дээр ороод ирээрэй. За бүгдээрээ сайн байцгаана уу? 1-р бүлгийнхэн маань уншлагатай тавтай морил. За энэ удаагийн уншлах дээр миний YouTube-ийн хуудсан дээр маань маш олон миний сонсогчд маань харилцаа холбоогүй байгаа тэр хүний тухай уншлах хийгээд өгөөч гэдэг комент бичээд тэр нь бас хөөрхөн олон хүний саналаар дэмжигдсэн учраас энэ уншлагыг хийхээр шийдсэн байгаа. За тэгээ жоохон харанхуу харагдчих магадгүй уучлаарай. Тэгээ жоохон орой ээж байгаа болохоор юм байна. Чатгаараа л ямарчсан та бүгдтэй гоё орчинг бүрдүүлэх гэж бас хичээлээ. За тэгээд энэ удаагийн уншлагаараа танд зориулсан дээрх энэ карт бол танд зориулсан affirmation-ууд үг хэллэгүүд байгаа. За тэгээд та хоёрын яг амьдрал гэх юм уу, та хоёрын яг харилцаа холбооны харийн харилцааны одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгээр энергийн шалгалт хийгээд за та энэ хүний талаар яг ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ? За үнэхээр та энэ хүнтэйгээ хайртай юм уу? Үнэхээр ингэж буцаж нийлэх хүсэж байгаа юм уу? Эсвэл зүгээр одоо эн чинь хүмүүс салж явах үед одоо салалтыг хүн чинь хүлээн шуурна, салалтыг даван туулна гэдэг чинь бас хэцүү шттэ. Одоо салалтыг даван туулж чадахгүй түр хугацаанд тэр хүнийг одоо өөрийнхөө жоохон тийм шархыг одоо нөгөө томруулахгүй хурдан ингээд нөгөө шархаа аниалахын тулд жоохон өөрийгөө бодоод ч гэдэг юм уу те тэр хүнтэй нийлэх хүсэж байна уу? Үнэхээр та тэр хүнд хайртайдаа тэр хүнтэй нийлэх хүсэж байна уу гэдгийг харнаа. За тэгээд тэр хүн таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ? Тэгээд тэр хүн тантай холбоо барихыг юу нь бодож байгаа юу? Таны санаж байгаа зүйл байгаа юу гэдгийг хамтдаа хараад тэгээд сүүлд нь болохоор тэр хүн танд одоо ингээд холбоо бариад хэлж чадахгүй байгаа тэр үгс нь юу юм болоо. За тэгээд ер нь бол ингээд харилцаа холбоогүй байгаа үед бол тэр хүн ямар үг хэлэх вэ гэх нь бол одоо надад бол амар сонирхолтой байгаа. Айгу чухал байдаг. Яг ингээд зүгээр нэг oracle картаар үг юм шиг гарч ирээд байгаа боловч бас та хоёрын харилцааны талаар бүр гүнзгий ийм үгнүүдийг гаргаж ирдэг учраас би энэ үгнүүдтэй oracle картыг ашиглах айгу дуртай байдаг. Тэгээд яг энэ харилцааны энэ уншлаган дээр хэлэгдээгүй тэр зүйлүүдийг үгээрээ гарч ирдэг учраас үгийг та бүгд бас гой сонсоорой гэж бас хэлмээр байна. За тэгээд уншлагатай хамтдаа орё. За тэгээд 1-р бүлийнхний маань хувьд гэх юм бол зарим картууд нь тал харагдаад байгаа. Нөгөө нэг камер дээр багтахгүй байгаад байгаа учраас за тэгээд уул нь бол энэ зураглалын хувьд бол маш гоё карт байгаа юм. Усан, ийм суурьтай,
маш гоё юм өгүүлэмжтэй юм карт байгаа. За тэгээд хоёрын хувьд бол одоо ингээд энэ харилцаанаас бол маш олон зүйлээ ингээд суралцж байна. Одоо ингээд хэрүүл маргаанаасаа суралцж байна. Хүнийг яаж хайрлах ёстой гэдгийг суралцж байна. Хүнд яаж өөрийнхөө зайг барих ёстой гэдгийг суралцж байна. Тэр хүнд та сурах зүйлээ сургаж байна. Танд ч бас тэр хүн сурах зүйлээ сургаж байна. Хэцүү цаг үеийн харилцаанд байсан байна. Амархан цаг үе, аз жаргалтай цаг үе бол мэдээж бас байсан байна. Тэгээд хоёрын хувьд бол одоо яг амар араар тавиад ч гэдэм үү тий гэсэн тийм зүйл бол байхгүй. Би эндээ үнэхээр чин сэтгэлээс юм хайртай байсан хосууд. За тэгээд past life relationship гэд гараад ирэхлээр ерөнхийдөө хоёрын хувьд бол одоо харилцаа холбоогүй байгаа гэдэг нь бол Oracle картаар дахиад баталгаажаад гараад ирсэн байгаа. Тэгэхээр хоёрын хувьд бол харилцаа холбоогүй байгаа. За магадгүй сараас илүү хугацаагаар ч гэдэг юм уу. За ер нь бол нэг сараас 3 сарын хугацаанд холбоогүй байсан байж болно. За магадгүй ер нь сар дотроо ч гэдэг юм уу. За бас холбоо бариха болоод 20-оос дээш хоног болсон ч байдаг ч юм уу. Ямар ч сан одоо ингээд дүнгэж маргалцсан гэхээс илүүтэйгээр бас маргалдаад хэсэг хугацаа, нэлээд хэсэг хугацаа ер нь 10-аас дээш хоног өнгөрчихсөн ийм хосууд байгаа болов уу гэж бол харагдаж байна. За тэгээд энергийн шалгалтын дээр нь 15 гэсэн тоо гарч ирсэн байгаа. За 15 гэдэг тоо бол таны хувьд бол утасны дугаар, төрсөн он сар өдөр, альфа пассвортны дугаар байдаг ч юм уу те. Мэйл хаяг, машины дугаар, орон сууцны хаяг байдаг ч юм уу. Ямар нэгэн байдлаар 15 гэдэг дугаар танд хамааралтай буюу тантай илүү ойр санагдчих юм бол энэ таны групп мөн гэсэн үг ээ. За тэгээд за өөртөө бас айгу тийм гоо сайхны хувьд бол айгу шинжилэлт хийхийг хүсэж байгаа, өсөө тариулах ч юм уу, гоё өсөө өөрөнгөөр бодуулах ч гэдэг юм уу, гоо сайхны хагалгаанд орох ч гэдэг юм уу, гоо сайхны үйлчлэгээ авах гэдэг ч юм уу, өөртөө нэг юм гадаад харагдах байдалтай айгу өөрчлөлт хийхийг хүсэж байгаа тий. За тэгээд зөвхөн гадаад гэхгүй бас дотоод сэтгэлдээ одоо ямар нэгэн зүйлийг гоё эргээр харах гэж хичээж байгаа гэдэг ч юм уу. За хүмүүст гоё талархах гэж хичээж байгаа гэдэг ч юм уу. Өмнөхөөсөө илүү хөөрхөн ааштай байхыг зорж байгаа гэдэг ч юм уу. Эсвэл одоо өмнөхөөсөө илүү гадаад үзэмж, хувцалт энэ төр дээр анхаарч эхэлж байгаа ийм хүмүүс байх юм бол энэ таны групп мөн гэж та бүгд манаас ойлгож болно. За тэгээд за та буюу нэгдүгээр бүлгийнхэн маань хайртай хүнийхэн талаар юу гэж бодож мэдрээд байгаа вэ гэхлээр 10-ын аяга доошоо харж гарч ирсэн. За тэгэхээр 10-ын аяга 2-ын аяга хоёулаа доошоо харж гарч ирсэн гэхлээр за дийлэнх нэгдүгээр бүлгийнхний хувьд бол гэр бүл болохыг хүсэж исэн, бараг гэр бүл болчихсон, удаан хугацааны турш үерхчихсэн хоёр хүмүүс байсан байж болно. За бүр гэр бүл байж агаад ингээд тусдаа болсон, харилцаа холбоогүй болсон байх магадлал бол маш өндрөө. За тэгээд би биендээ маш хайртай байсан, урт хугацааны үерхэлтэй байсан. За тэгээд энэ одоо харилцаа бол ингээд дуусчихна гэж бол бодоогүй. Тэгээд энэ харилцаа дууссан танд бол одоо маш хэцүү байгаа. Ягаад гэвэл энэ харилцаагаа гэр бүлийн харилцаа болно, маш ирээдүйтэй. За гэр бүл болсон бол удаан хугацаанд бид хоёр амьдрна гэж бодож исэн боловч одоо харилцаа холбоогүй болсон салхаар шийдвэрсэн юм шийдвэр гаргасан байдал нь хоёрт бол одоо маш хэцүү байсан. Ер нь бол хүн дээр туссан гэж бол танд бол харагдаж байна. За тэгээд ингээд уул нь бол энэ харилцаагаа авч үлдэхийн тулд хичээгээгүй биш нэгдүгээр бүлийнхэн бол маш их хичээсэн. Тэг хичээгээд болохгүй байсан учраас ойлголцож чадахгүй байсан учраас хамгийн гол нь маш их ингээд зүрх сэтгэлээр өвдсөн, урам хугарсан. За бүр маш том ирээдүй баталгаа харсан байсан бол тэр нь ингээд нуран унсан юм шигээр танд бол тийм мэдрэмжийг төрүүлсэн гэж бол харагдаж байна.
За тэр хүнийгээ та бол одоо маш их санаж байгаа. Тэгээд одоо энэ дээр ингээд танд ойртуулаад харуулъя л та жоохон гялбаад бас жоохон харагдахгүй байгаа дээ. Гэрэл мэрэл тусаад. За энэ хүн бол тэг бүр ингээд мойр унтсан. Тэг тэр хүн рүү бүр ингээд өнөөдөр ч хамаагүй, маргааш ч хамаагүй, яг одоо ч байсан хамаагүй тэр хүнтэй холбоо барихыг та бол маш их хүсэж байгаа. Буцаж эвлэрхийг бол маш их хүсэж байгаа. Тэ. Тэгээ тэр хүнийхээ талаар та айгүйх бодож гинөө. Тэгээд өглөө сэрхтээж бодоод, орой унтлаа бодоод тэр хүнийг та бол маш их санаж гин гэж бол харагдаж байна. Тэгээд тэр хүнийгээ бодохоор догтлоод тэгээ сайхан муухай дурсамж гэхээсээ илүүтэйгээр айгүй сайхан дурсамжууд нь надад сэтгэл гаргадаг байсан шүү дээ тэр хүн чинь гэдэг ч юм уу те. Тэр сайхан дурсамжууд нь бол танд илүү бодогдоод байгаа гэж бол харагдаж байна. За гэхдээ та ерөнхийдөө бол өөрийгөө айгүй барьж байна. За бодит байдал дээр гэхдээ би тэр хүнд хайртайч гэсэн дээр тэр хүн надад ямар хандлага гаргалаа да. Тэр хүн надад юу гэж хэллээ дээ. Би бодох ёстой. Тэр хүн намайг хүндлэлүү, хүндлээгүй билүү. За би ямар мэдрэмж аваад яачаад би өнөөдөр салгах шийдвэр гаргацсан байгаа билээ дээ. Тэрийг хуцтаа бодно шүү. Нэгдүгээр бүлгийнхаа ингээд өөрөө өөртөө ярилцаад за би ямар ч холбоо барьж болохгүй. За одоо ингээд цаашаа урагшлаад би ингээд явах хэрэгтэй гэж бас өөрийгөө бас ингээд зүр сэтгэлийн хувьд тэрийг санаад байгаа ч гэсэн оюун бодол логикийн хувьд те ухамсар тийм бодит байдал болон ухамсарын түвшиндөө та болвол өөрийгөө бол маш их барьж байгаа, хорж байгаа. За тэгээд ингээд бодитоор хандах гэж надтай яг яаж ханддаг байсан, намаа яаж хүндэлдэг байсан, намаа яаж гомдоолоо бит хоёр яагаад ингээд ойлголцохоо боллоо доо гэдгээ та бол нилээн нухацтай ингээд харж ийн ерөөхдөө бол за тэгээд тэгээд болвол ерөнхийдөө бол за энэ харилцааг болвол ингээд тавьж явуулах нь зөв юм аа. За би бол одоо тэ бит хоёр ингээд үнэхээр ингээд болох гээд үзсэн болохгүй байна. Тэгэд энэ хүн надтай холбоо барья гэж хичээхгүй байна гэдэг ч юм уу те. Ямар нэгэн байдлаар энэ харилцааг болох гээд болохгүй байгаа учраас за би энэ харилцааг юу н тавьж явуулъя да. Гэт амар зуурхаас илүүтэйгээр та бүгд минь аюу гоё юм идэгрээд ингээд за асуудлыг ингээд гоё эрүүлэр шийдий гэдэг тэр мөчлөгдөрөө гэх юм уу яг тэр үе дээрээ бол ирсэн байгаа бол харагдаж байна. Тэгэхээр ялцчгүй зүр сэтгэлийнхаа хувьд бол маш хайртай учраас тэр хүнийг маш их бодоод маш хэцүү байгаа боловч таны урмыг хугалсан гэр бүл байсан боловч тэрийгэ хүндлээгүй гэдэг ч юм уу энэ харилцаагаа удаан хугацааны турш авч явах гэж хичээгээгүй гэдэг ч юм уу те. За энэ бол одоо бүр аюу гоё зураг азтэй те. Хоёрын аягыг эрэгтэй эмэгтэйгээр ингэж чин сэтгэлийн хайрыг. Тэгээ энийг бол ингэж эвдсэн учраас би нэг бол ухаантай бодох хэрэгтэй, нухацтай бодож үзэх хэрэгтэй. Би энэ харилцаагаа ер нь тавьж явуулах хэрэгтэй, цаашаа урагшлах хэрэгтэй. Ажил карьер одоо юу гэдэг те тийм нийгмийн асуудалтай илүү төлхөө анхаарах хэрэгтэй гэж та бол өөрийгөө бас зүр сэтгэлээ хүчээр татж байгаа байдал бол ялцчихгүй ажиглагдаж байна. За тэгээд та тэр хүнтэй ер нь ингээд буцаж нийлхийг одоо үнэхээр хүсэж гин үү те үнэхээр та тэр хүнд хайртай юу? Эсвэл яг энэ харилцаагаа даван туулахад танд хэцүү байгаа учраас энэ одоо хэцүү нөхцөл байдлыг давж гарч чадахгүй байгаа учраас жоохон амиа хичээгээд ч гэдэм үү те тэр хүнтэй холбоо барихыг хүсэж байгаа юу гэдэг дээр oh my god бүр амар гүнзгий картууд гарч ирсэн. За энэ дээр бас гарахгүй л байгаа даа л да. За би энэ дээр бас харуулад өгье гэж бодож байна. 10-ын зоос гарч ирсэн. 10-ын зоос. Тэгээд Empress за одоо бүр яг энэ Two of Cups биш үү? Two of Cups-ийн хөгшин үйлбэр гэж бас болж байгаа зү тэ Empress. Хаан хатан хоёр ингээд хоёулаа гарч ирсэн байхгүй юу? Тийм. За тэгэхээр яатчгүй та энэ хүнд бол маш их хайртай. Тэгээд тийм тэгэл яалтчгүй л дахиад та тэр хүнийг бол маш их бодож гин, эвлэрхийг хүсэж гин, маш их санаж гин тий.
За тэгээд дахиад ингээд хоёрт боломж гараад те эвлэрэх боломж гарах юм бол та тэр боломжийг алдахгүй шүүрээд авахыг хүсэж байна. Тэгэхээр яалтчгүй та үнэхээр энэ одоо ийм гүнзгий хайр сэтгэлээ буцаж эвлэрүүлэхийг хүсэж байна. Харсан зүрхээ буцаж нийлүүлэхийг та маш их хүсэж байна. За тэгээд та энэ харилцаагаа зүгээр юм хөнгөн байлгах ч гэдэм үү, зөвхөн найз хүн ч гэдэм үү, юм хөнгөн харилцаа биш юм гэр бүлийн харилцаа болохыг бол хүсэж байна. За тэгээд гэр бүлийн харилцаандаа бүр ингээд одоо бүр насан туршдаа тий одоо эмээ өвөө болтлоо хамт амьдрахыг бол хүсэж байна. Тэгээд би чи хаан болтлоо хичээ, би хатан болтлоо хичээ. Хойлоо энэ насыг одоо тий ингээд бүр одоо энэ аягыг дээшээ харуулад үүрт ингээд хойлоо хамт гэр бүл болоод амьдрах юмсан гэж бол таны хувьд бол хүсэж байна. Тэгэхээр таны зүрх сэтгэл бол одоо ингээд за болоо нэгдүгээр гүрбэхаа чи энэ харилцаа чи болохгүй гэж үнэхээр ингээд хүчээр барьж байгаа боловч зүрх сэтгэл чинь бол энийг бол яалтчгүй хайр гэж харж байна. Битүүрт бол тооцооны потенциал байгаа. Битүүр бол аль хэдийн ихнэр нөхөр болох потенциалтай юм харилцаа гэж бол та харж байна. Тэгэхээр яалтчгүй нэгдүгээр бүлийнхэн бол одоо харилцаа холбоогүй байгаа хүнтэйг бол маш хайртай. Тэгээд боломж олдох юм бол энэ харилцаа буцаж эвлэрүүлэхийг хүсэж байгаа гэдэг нь бол маш тодорхой бүр ингэж гарч ирсэн. За тэгээд хамгийн гол нь ингээд нэгдүгээр бүлийнхний хувьд бол айгүй гоё ингээд зүрх сэтгэлээ ингээд шийдсэн байгаа нь айгүй гоё байна тий. За би бол энэ хүнтэй одоо бүр насан туршдаа амьдрнаа гэж шийдсэн байгаа надад бол амар тийм гоё санагдаж байна. Сэтгэлд маш их ингээд сэтгэл хөдлөгч байна гэх юм уу. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсүүдийн харилцаа холбоогүй байгаа хүмүүсүүд нь таны талаар юу гэж бодож байгаа вэ гэхлээр judgment үзэргаажсэн. Тэгэхээр тэр юу гэсэн үг гэхээр энэ харилцаагаа ерөнхийд бол ингээд дахиж ингэж харж байгаа гэх юм уу. За үнэхээр одоо ингэ сериусны бодож байгаа гэсэн үг байхгүй та. За битүүрийн харилцаа ингээд гэр бүл болох боломжтой харилцаа юу? Алдаа дутагдал нь юу байсан бэ? Алдаа оноо нь юу байсан бэ? Яаж засах боломжтой байсан бэ гэдгээ ер нь бол харж байгаа. Тэгээд 8-ын аяг доош хараад гараад дийж байна гэдгээр за та нар бас тараад үздэг хүмүүс бас мэдгэл хэлгүй дээ. 8 аяг бол ингээд цаашаа яваад өгч байгаа зү тээ. Энэ 8-ын тоотоо сэтгэл байгаа боловч хоёрхан тоотоо зүрхээ аваад цаашаа явж байгаа байхгүй юу? Хайртайсан ч гэсэн энэ хүн ингээд явж байгаа. Тэгээд энэ карт доош харсан байна гэхэлэр энэ харилцаагаа тавьж явуулахыг хүсэхгүй байна. Энэ харилцаа дуусаагүй гэж ерөнхийдөө нэгдүгээр бүлийнхний харилцаа холбоотой хүмүүсүүд нь бол мэдэрч байна. Тийм. Тэгэхээр таныг бол бүрэн дүрэн тавьж явуулаагүй. Тэгээд энэ харилцааны хувьд бол маш нухацтайгаар харж гин, таны талаар бодож гин, харилцаагаа ингээд нэлээд нухацтайгаар харж байна. За тэгээд маргалцсан, хэрэлцсэн, буруугаар ойлгогдсон энэ алдаа дутагдлаа засахыг хүсэж байна. 5-ын сэлэм доошоо. За тэгээд таныг бас магадгүй маш бие даасан. Тэгээд энэ харилцаанаас ер нь нэгдүгээр бүлийнхэн маа намайг орхиод ер нь гараад явчлаа да гэж ер нь бодоод байгаа бол харагдаж байна. За ингээд энэ харилцаан дээр бууж өгөөд нэгдүгээр бүлийнхэн маа намайг орхиод явчлаа да. За намайг ер нь хүлээж авахааргүй болчих шиг болоод намайг хүлээсээр байгаад бүр ингээд залхаад надаас барыг залхаад гэдэг мөнгө явчлаа да гэж бол ер нь хараад байна. Тэгээд 4-ийн саваа гарч ирсэн гэхлээр Disneyland-ийн юм хаус шиг одоо энэ бол угаасаа хормыг бэлэгддэг штэ 4-ийн саваа бол. Тэгээд буцаж тантай ер нь бол ивлэрээд тийм гэр бүлээ буцаж ингээд нийлүүлээд эсвэл хоёр магадгүй ингээд гэр бүл болох гээд ингээд нөгөө нэг тэр хүн чинь болох болоогүй энэ төр гэдсэн бол за би бол энэ хүнтэй уус хурмайг цаг нь болцсон юм байна, гэрлэх цаг нь болцсон юм байна. За аль хэдийн гэр бүл байсан бол за ингээд хурмай хий гэдэг ч юм уу. Буцаж гэр бүлээ эвлэрүүлъя гэж ийм бодол мэдрэмжтэй байгаа гэж бол харагдаж байна. За тэгээд тэр хүн одоо ерөнхийдөө холбоо барих уу? Тэгээ барих бол хизээ холбоо барих вэ? Тэгээ тэр хүн таныг санаж байгаа юу гэдэг дээр бол
За энэ харилцаа бол угаасаа бүр салаагүй л гэж бодоод байна л да. Энэ харилцаа буцаж эвлэрнэ. Хоёрын хувьд бол энэ харилцаа дуусаагүй гэж гарч ирж байна. За тэгээ тэр хүний хувьд бол маш их юм ганцаардал одоо ингээд ганцаараа байхад бол тэр хүн маш их ингээд хоосон мэдрэмж, ганцаарсан мэдрэмж одоо тийм шаналл, уу гашууг бол авих мэдэрч байна. Таныг маш их санаж байна. За тэгээд тань дээр дүрийн аяга бас доош харж гарчсан болвол таны одоо хайртай хүн дээр харилцаа холбоог байгаа хүн дээр бас дүрийн аяга доош харж гарчсан. Тэгэхээр боломж олдоод эргээд нийлэх боломж олдох юм бол нийлэх юмсан гэж энэ хүний хувьд бол хүсэж байна. За тэгээд энэ хүн тантай холбоо барихтаа маш багаар одоо багаар юм аажуу байдлаар ингээд холбоо барьж орж ирнэ гэж бол гарч ирсэн. Тэгэхээр одоо амар хурдан биш яагаад гэвэл энэ алдаа дутагдлаа ойлгоод тань угаасаа ер нь бол аяг сэтгэл гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд нухацтайгаар ингээд амар юм зүйл одоо маргаанч гэдэг юм уу юм байдлыг үүсгэчээд юу ч болоог юм шиг хүрээд ихэр чинь жоохон тийм хүндлэлгүй ер нь бол бас ер нь байна үсттэй тий. Тэгээ тийм учраас ер нь аачмаар тантай холбоо барина гэж бол гарчсан. Тэгээд хугацааны хувьд гэх юм бол 1-3 сарын дотор гэж бол гарч ирсэн байгаа. За тэгэхээр ямар ч нэг дөрөв бүлэг сонгож байгаа хүмүүсүүд юм аа. Харилцаа холбоогүй байгаа тэр хүний хувьд бол холбоо бариад тэгээд хоёрын хувьд бол хоёлаа л ингээд эвлэрья гэд хүрээд ирэх юм бол уучлахгүйгээд хүрээд ирэх юм бол ингээд хүлээж авна гэдэг карт хоёуланд нь гарч ирсэн учраас миний бодлоор бол эвлэрэх байх гэж би бол бодож байна. Тийм. За тэгээд 2 дугаар бүлийг сонгож байгаа хүмүүсүүд юм аа. Хайртай хүн тэдэнд юу хэлэх хүсэж байна хамттаарай. За энэ карта чөлөөлч. Тэгвэл нэг багтахгүй. За 1-р бүлгийг сонгож байгаа хүмүүсүүд юм аа. Бодож байгаа хүмүүсүүд нь тэдэнд юу хэлэх хүсэж байгаа вэ? Ямар үг хэлэх хүсэж байгаа вэ? За би одоо дотоод сэтгэл мэтгэлээ чамаас ер нь нууж исэн. Яг хин гэдгээ би чамаас ер нь нууж исэн. Одоо гүнзгий яриа өрнүүлдэггүй байсан гэдэг ч юм уу те. За хин одоо би биэндээ ганц гэдгийг ерөнхийдөө ганц биш байсан гэдгийг бол мэдчихэж байгаа шүү дээ. Чи гэстэй би чи гэстэй эсвэл одоо чи ч өмнө гэр бүлтэйсэн би ч өмнө гэр бүлтэйсэн гэдэг ч юм уу те. За энийг та сонсож байгаа хүмүүсүүд нь илүү ойлгож байгаа гэж бодож байна. За би бүх зүйлийг ингээд замраагүй болгосон. Энэ бүх одоо салалт малалт бол миний буруугаас болсон гэж бол хэлж байна. За чи надад ингээд холбоо барих дохио өгөөсөө би чамаас санаж ийн гэдэг ч юм уу нэг тийм эвлэрээ гэдэг ч юм уу тийм дохио өгөөсөө гэж хүлээж байна гэж бол гарч ирлээ. За яг одоо бол би ингээд эдгэрч байгаа цагаа эдгэрч байгаа учраас энэ хүн бас тантай холбоо барихгүй байгаад байгаа. За би чамд илүү дээр хандсан ч байсан болоосоо би чамд илүү дээр хандсан байсан ч болоосоо барай л хэтэрхий бүдүүлэг байсан тий. За I feel leaving me behind. За түрүүн тэгсэн тий. Энэ хүн таныг бас төрүүлээд энэ харилцаанаас гараа авчлаа да. Хүлээсээр хагаад надаас залхаад явчлаа да гэж бас бодоод байна. Тэгэхээр энэ хүн таныг алдчихлаа да гэж бас айж байгаа мэдрэмж бол байна. За би чамайг одоо хаа газраас ингээд хайж байгаа, бүхэл газраар юу хайж байгаа, гинт ингээд таалтчихыг хүсэж байгаа те. Эсвэл бүх зүйлийг чинь ингээд санаж байна те. За би чамд худлаа хийсэндээ харамсаж байна, гимшиж байна гэдэг харт бол гараад ирлээ. За би чамтай найзуудаас илүү гүнзгий харилцаатай байхыг хүсэж байна. Илүү татна байхыг хүсэж байна гэж бол гарч ирж байна. За тэгээд нэмэлтийн хэсэг маань уучлаарай, нээлттэй хэсэг маань ингээд дуусж байна. За нэмэлтээр болохоор би юу харах вэ гэхээр за тэр хүн тантай ерөөхдөө буцаж эвлэрээд ирж байгаа нь
урт хугацааны одоо ирээдүй хараад ирж байгаа юу? Үнэхээр энэ харилцаан дээрээ гэд хичээх гэд ирж байгаа юу? За эсвэл зүгээр сэтгэл хөдлөлөөрөө ирж гин үү? За тэр хүн танд үнэхээр хайртай юу? Тэр хүний үнэн сэтгэл нь юу вэ? За тэгээд энэ харилцааны ирээдүй юу вэ гэдгийг ерөнхийдөө бол хамтдаа харна. За тэгээд тэр хүн танаас нууж байгаа зүйл байгаа юу гэдгийг ерөнхийдөө бол нэмэлт хэсгээрээ харах байгаа. За тэгээд нэмэлт хэсгээ маань та бүгд авахыг хүсэх юм бол гэрэл тараад 2025 гэд Instagram хуудасаар нэмэлт авъя гэд бичээд ороод ирээрээ. За тэгээд энэ уншлага маань та бүгд таалагдсан бол subscribe дараад, лайк дараад, тэгээд коммент сект амар гоё цэцэг те ийм гоё цэнхэр өнгийн гоё эможи үлдээгээрээ гэж та бүгдтэй бол хүсмээр байна. За тэгээд дараагийнхаа уншлагаар уулзъя. Тэгээд уул нь ингээд гоё ямар уншлага хүлээж авах уул ингээд коммент сект бичээд явуучвал надад бол айгүй амар байдаг. Тэгээд ямар уншлага хүлээж авмаар байгаа гоё идэвхтэй бичээрээ. За өдрийг сайхан өнгөрүүлээрээ. Түр баяртай. За 2 дугаар бүлийнхэн маань уншлагатай тавтай морил. За би энэ уншлага яагаад ихээр болсон бэ гэхээр миний YouTube үзэгчд маань YouTube-ийн уншлага дээр минь ямар уншлага авмаар байна бичээрээ гэд ерөөдөө харилцаа холбоогүй байгаа хүмүүсийнхээ уншлагыг авъя гэдэг захиасны дагуу ерөөдөө уншлага хийж байгаа. Тэгээ та бүгдийн зүгээс уншлагаа ихэнд хэлгээд ямар уншлага авахыг хүсэж байгаа вэ? Хүслээ гэдэг юм уу? Санал бодлоо хуваалцвал бас илүү надад тааламжтай байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За энэ удаагийн уншлага маань энергийн шалгалт байдлаар явагдана. За тэгээд энергийн шалгалт маань бараг та бүгдд маань зөвлөгөө буюу бараг ийм сахиуснуудыг зөвлөгөө байдлаар орж ирж байгаа. За тэгээд энергийн шалгалтыг та бүгд маань юу гэж харах вэ гэхээр тойрны харилцаа бас Oracle картаар ерөөхдөө олвол энергийн шалгалт хийх байдлыг гаргаж ирэхийг оролцсон байгаа. За тэгээд та одоо харилцаа холбоогүй байгаа хүмүүсийн 2 дугаар бүлэг маань яг юу гэж бодож мэдэрдэг вэ? За тэгээд та энэ харилцааг үнэхээр ингэж буцаж авчрахыг хүсэж байгаа юу? Үнэхээр тэр хүнтэй та хайртай учраас буцаж нийлмээр байгаа юу? Эсвэл одоогийн нөхцөл байдал хэцүү байгаа учраас одоо жоохон амиа бодсон байдлаар буцаж нийлхийг хүсэж байгаа юу гэдгийг юу н харна. За тэгээд 2 дугаар бүлгийнхний маань бодож байгаа хүмүүсүүдийн хувьд бол таны талаар юу гэж бодож мэдэрч байна вэ? За тэгээд тэр хүн холбоо барих уу? Холбоо барих бол хизээ холбоо барих вэ? За тэгээд танд ямар үг хэлмээр байгаа вэ гэдгийг хамтдаа харнаа. Тэгээд яг уу ямар үг хэлмээр байгаа вэ гэдэг надад бас айгүй зөв ерөнхийдөө Oracle карт айгүй олон мессежүүдийг хэлдэг. Тэгээд тойрын дунд яг ямар гол шалтгаан болоод тойр маргалтахад хүрсэн бэ? Одоо салахад хүрсэн бэ гэдгийг ерөнхийдөө бас ингээд тэр хүний бодлын зүгээс бас гаргаад ирдэг учраас би тэр хүний хэлхийг хүсэж байгаа үгийг ерөнхийдөө сонсох буюу энэ Oracle картаараа харах айгүй дуртай байдаг. Тэгээд айгүй олон мессежүүдийг илгээдэг учраас за тэгээд уншлага руу хамтдаа оръё. За тэгээд энэ 2 дугаар бүлэг сонгож байгаа хүмүүсүүдийн маань хувьд за нэлээд бас тодорхой хэмжээний урт хугацаанд үерчгсэн гэр бүл байсан, хурмаа хийсэн, хурмаа хийхийг хүсэж байсан, сүйд тавьсан тий. За энэ хүнтэй би гэрлэндээ, энэ хүнтэй би өрнөжлөх цаг нь болцсон доо. Бид хоёр удаан хугацаанд амьдрандаа. За тэгээд ингээд бас хурмаа хийсэн хүмүүс байх боломжтой. За тэгээд мэдээж тойр бол харилцаа холбоогүй байна. Тэр нь бол ойлгомжтой. Дахиад Oracle картаар батлагдаад Realize your ex гэдэг хүзэр бас гараад ирсэн байгаа. За тэгээд эвлэрлийн хүзэр гарч ирсэн. Тэгэхээр тойрын үед бол буцаж ер нь бол эвлэрнэ гэдэг карт маань Oracle-аараа шууд уншлагынхаа бараг дүгнэлт хэсэг нь бараг дээрээ гараад ирчих шиг боллоо. За тэгээд 19 гэдэг transformation буюу шилжилт гэдэг ийм сахиуснуудын зөвлөгөөтэй карт ерөнхийдөө гарч ирсэн байгаа.
За тэгээд 19 гэдэг тоо одоо машины дугаар, утасны дугаар, хаалганы дугаар, төрсөн өдөр, нууц код юу гэдгийг те тэр бүгдийн давтцалтаа ер нь таардаггүй. 2019 онд ямар нэг онцгой зүйл болж исэн үү гэдэг ч юм уу. Таас нэг жоохон хугацаа бас бодоод үзээрэй. Тэгээ энерги шалгалт болдог шүү. За тэгээд та ерөөхдөө бол юмсуудыг одоо боддоор айгүйх харж эхэлж байна. Өмнө айгүй нөгөө сэтгэл зүхээр ингээд итгэхий романтик сэтгэл хөдлөлөөр хараад идэгсэн бол одоо жоохон сэрээд аливаа зүйлийг боддоор харж эхэлж байна. За тэгээд ингэж ихснээс болоод таны амьдралд маш гайхалтай өөрийнхөө амьдралыг өөрчлөх тэр хүч чинь орж ирсэн байна гэж тэгж байна. За тэгээд аливаа зүйлийг ингээд боддоор харж эхэлснээрээ танд ингээд аливаа зүйлийг шинээр эхлэх тэр хүч чадал те тэр энерги ч юм бол орж ирсэн байна гэж бол хэлсэн байна. За тэгээд affirmation картуудаар танд бас сахиуснууд нь юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдэг дээр за та ингээд те уйлж болно, гунигэлж болно, таны одоо хацраар нулимс ингээд уурсаж болно штэ. Ягаад ч ингээд нулимсаа ингээд хүчээр дарах ёстой гэж те хизээж битээ ингээд өөрийнхөө эмоцийг дараа. Тэгээд уйлна гэдэг чинь бол одоо сул доройгийн шинж биш юм шүү гэж бол сахиусууд нь хэлж байна. Тэгээд сэтгэл зүйн хэцүү байвал хизээж хамаагүй уйлж болно гэж бол сэтгэлийн онгоолгоорой гэж бол сахиусууд нь зөвлөж байна. Тэг өнөөдөр л одоо ингээд маш гайхалтай өдөр байсан гэж бодох юм бол тэр чинь бүр хамгийн гайхалтай маш сайн өдөр байсан л гэсэн үг тий. Төгс байдал гэдэг бол зөвхөн одоо зориг биш юм шүү дээ. За юу гэмдэ одоо би зорилгоо биелүүлж иж гэдэг ч юм уу. Би одоо нэг 10 кг турна гэж ботцсон байсан бол тэрийгэ биелүүлээг үжиж би яагаад жаргалтай байх ёстой ингэж өөрийгөө зөвхөх биш. Өнөөдөр чи одоо тасглаа ийцэн ч гэдэм үү, алхацсан ч гэдэм үү, зүг хоолцсон ч гэдэм үү. Эсвэл чи өнөөдөр л ингээд өөрийгөө баярлаад хайрлаад ажил төрлөө хийгээд хичээл сургуулаа хийгээд даалгавраа хийгээд эцэг ихтэй туслаад гэр бүлтэй туслаад өөрөөртөө тусалж байгаа. Тэр чинь л ерөнхийдөө бол perfection буюу төгс байдал юм шүү дээ. Тэр чинь л одоо best today буюу өнөөдрийн гайхалтай өдөр байсны илэрэл юм шүү дээ. Заавал одоо чи бүр амар том зорилго чинь биелээгүй гэж өөрийгөө битээ ингэж буруушаа. Тэгээд хитрхи төгс байх гэж битээ ингэж өөрийгөө зовоо гэдэг ийм зөвлөгөөний картууд гарч ирсэн байна. За тэгээд хамтдаа уншлах руу орё. За та харилцаа холбоогүй байгаа хүнийхэн талаар 20 дугаар бүлийнхаа маань юу бодож мэдэрч байна вэ гэхлээр яг баттгал юу энержи чек дээр гарч ирсэн те. Та ингээд өмнө нь бол ингээд айгүй хитрхи сэтгэл хөдлөлөөрөө ханддаг байсан бол одоо аливаа зүйлс ингээд юм боддоор харж ерөнхийдөө бол сурсан байна л да. Хитрхи ингээд мөрөөдөөл за ингээд битүүрстэй амар гоё ингээд амьдран ингээл те. Ихэнх одоо хосуудын хувьд ч гэдэг юм уу ингээд 100% бас асуудалгүй байх боломж бол бас айгүй бага штэ. Тэрийг таны хувьд бол айгүй ойлгосон байна. Өөрийнхөө алдаа дутагдлыг олж харж эхэлсэн байна. Тэр хүнийхээ алдаа дутагдлыг олж хараад эхэлсэн байна. За тэгээд аливаад жоох ухаалаг байя. Тэг би хитрхи ингээд өөдрөгөөрч гэдэг юм уу хитрхи ингээд нэг юм мөрөөдсөн байдлаар аливаа зүйлийг төсөөлөд байсан юм байна. Амьдрал гэдэг чинь миний бодсноор ч гэдэг юм уу, миний харснаар бол бас биш байд юм байна штэ гэж ерөнхийдөө бол бодож эхэлсэн байгаа бол харагдаж байна. За тэгээд Hierophant болон 10 аяг гарч ирсэн. Тэгэхээр яалтчгүй 20 дугаар бүлийнхэн бол энэ харилцаагаа одоо нөө twin flame, soulmate гэдэг үлөөдөө тий. Тэгээд битээр бол одоо ямар нэгэн байдлаар тийм онцгой байдлаар учирсан юм хосуудаа. Битээр бол одоо энэ дэлхий дээр зүгээр нэг учраагүй. Би биэнд одоо ямар нэгэн зүйлийг зааж сурах гэж байсан байна. Эсвэл өнгөрсөн насаасаа битээр хийж чадаагүй тэр даалгавруудаа биелүүлэхээр ирсэн байна уу гэдэг байдлаар шатгаалаа. За энэ бол одоо нэг тийм нэгэн хэвийнч гэдэг юм уу, тийм зүгээр нэг юм зам зуурын юм учрал бол биш ээ. За битүүрийн харилцаа бол юм онцгой гэр бүл байх ёстой. Гэр бүлтэй маш юм хүчтэй, ив найрамдалтай, аз жаргалтай гэр бүл зохиох гэж битүүр учирсан гэдгийг гэж бол та бол итгэдэг, найддаг одоо
тэгж мэдэрдэг байж байгаа бол харагдаж байна. За тэгээд ерөөхдөө юм шинэ карт авсан. Тэгээд энэ бүр амар гой зураглал байна. Яна харагдаж байна уу? Гэлба тань л та. Тэг ингээ сайн харах юм бол ингээ солонго те солонгын дээр 10-ын ингээд бүр аяга. Тэгээд ингээд бүр ингээд энд харах юм бол ингээд мөрөөдлийн байшин байгаа зү те. Тэгэд энд бүр 1 2 хүүхэд ч биш бүр ингээд 5 хүүхэд байна те. Бүр үнэхээр илбэг. Тэгсэн ирнээсээ би биндээ маш хайртай юм залуу хосыг дүрсэлсэн. За тэгээд байгаль дээр гарч болох бүхий л юм цаг үрийн үзэгдлийг харуулсан. Одоо тэгээд энэ зургийг харах юм бол хөгжим чим шиг магадгүй ингээд нэг амьдралын цаг хугацаа нэг дэлгдэг цаг шиг чим шиг харагдаж байна. Тэгэд энэ ингээд нөгөө Туркийн гэрэл юм шиг тэгснэ дэлхий чим шиг маш олон ингээд цаг хугацаа байгалийн үзэгдэл тэг гэр бүлийн үнцэн тэг цаанаа бүр ингээд маш юм том орд харштай юм гоё гэртэй тэг ийм аз жаргалтай амьдрах гэж бит өөр бол учирсан гэж бол 20 дугаар бүлгийнхэн маань бол боддог. Тэг тэр хүнийг бол энэ хэмжээнд бол ийм байр суурьтай гэж хүндэлж биширдэг, хайрладаг гэж бол харагдаж байна. За тэгээд надаа баг анх удаа баг ийм баталгаатай ч гэдэг юм уу те. Ийм мессеж, ийм карт давхцал бол анх удаа л гарч ирж байна. Hierophant Ten of Cups гараад ирж байна гэхэлэр та бүгд маань бол бас яалтчгүй ингэж бол итгэдэг. Тэгээд энэ бас боломжтой байх одоо юу гэдэм бэ? Энэ бас үнэн байх боломжтой гэж би бас бодож байна. За тэгээд 5-ын зоос гарч ирсэн гэхэлэр та энэ хүнийгээ маш их санаж гин, айгүйх ганцаардж гин, хоосон мэдрэмж авж гин. За тэгээд үйл ингээд дараа явж байгаа юм шиг чичирч байгаа юм шиг гав ганцаараа болцсон юм шиг ингээд тийм хоосон мэдрэмжийг ерөнхийдөө бол айгүйх аваад тэр хүнийг бол санаж байгаа байдал бол маш их байна. Тэгээд ганцаараа унтах ч гэдэг юм уу те айгүй хэцүү байна. Танд маш их ганцаардлын мэдэрч байгаа бол харагдаж байна. За тэгээд та бас нилээ ингээд айгүй нухацтай бодож байна. Тэгээд би үнэхээр одоо зөв зүйлтэй хөрөнгө оруулалт хийсэн үү? Би энэ харилцаандаа үнэхээр зөв одоо би харилцаа руу орсон уу? Үнэхээр би одоо ингээд энэ харилцааг онцгой гэж бодож явж байсан. Энэ харилцаа үнэхээр зөв байсан уу гэдгийг таас нилээ бас ингээд эргцүүлж нухацтай бодож байгаа гэж бол харагдаж байна. Oracle картууд маань тарот картууд нь гоё харагдахгүй байгаад байна. Гэрлээс маань болоод жоохон гялбаад байна. Дуул бол аюу гоё карт. За тэгээд ингэж бодож байгаа бол за та энэ харилцаагаа ер нь буцаж үнэхээр нийлхийг хүсэж гин үү те? Үнэхээр та тэр хүнд хайртай юу? Эсвэл та энэ харилцаа зүр тавьж явуулах хүсэж байна уу? Зүр өөрийгөө хуураад ингэж нийлмэр санагдаад байгаа юу гэдгийг харахад 3 сэлэм гарч ирсэн. Тэгэхээр та энэ хүндээ маш гомдсон байна. Тэгээд маш их шархалсан. Би арайч чамааг ингэн гэж бодоогүй гэдэг ч юм уу те. Гисэн идэж би одоо энийг засаж сайжруулмаар байна. Одоо ингэж энэ 8-ын зоос агаацтай те энэ хүн ингэж бүр нэг юм эвдэрсэн юм а янзлаа сууж агаацтай те ингэж нэг бясалгаад байгаа ч юм шиг амар хөөрхөн гэдэг ялбаад яг харагдахгүй л юм л та. Тэгээд ингээд хөөрхөн ингээд эвдэрсэн юм а янзлах гад хичээж байгаа ч юм шиг эсвэл ингээд нэг юм шин юм хийгээд байгаа ч юм шиг те амьдралаа дахиж шинээр эхлүүлэх гээд эсвэл эвдэрсэн юмудаа буцаж засах гад эсвэл бүр амьдралаа бүр лаг болох гээд те гэр мэрээ эсвэл бүр лаг гоёор тохижуулаад гэдэг ч юм уу харилцаагаа илүү гоё болох гээд ингэж хичээгээд үзмээр байна. Тэгээд боломж олдоо тэр хүмүүс надаас уучлахгүй хам бол би илэрмээр байна гэдгийг хэлээд байгаа аахгүй та тий. Гэтэ би бол чамд аюу гомцсон. Надад хэцүү байгаа. Тэгээд энэ харилцаа үнэн байгаасаа, үнэнч байгаасаа, нээлттэй байгаасаа, шудраг байгаасаа ирээдүйд одоо тэр хүнийг би сонгохгүй юу гэдэг тэр шийдвэрийн зөв байгаасаа гэж та айгу хүсээд байна. Нилээн нухацтай зөв шийдвэр гаргаасаа. Одоо бурхан минь ээ гэж залбираач гэдэг юм уу тий. Бурханаас магадгүй тусламж аваад эсвэл одоо манифест хийгээд хорвоодл хийд ингээд залбираач гэдэг юм уу хорвоодл хийд найдаач гэдэг юм уу те энэ харилцаа зөвөө шийдэж өгөөрэй. Одоо тэгээд үнэхээр одоо бит хоёр
Гэхдээ та энэ харилцааг ер нь бол эвлэрүүлэхийг л хүсэж байгаа. Тэгээд Six of Swords бол ингээд тавьж явуулж байгаа юм карт гэдэг байхгүй юу? Ингээд орхиод явж байгаа те хэцүү байна юм те. Зургаас харахад те хэцүү л байгаа зү амар хэцүү явж байгаа зү те ингээд гонигтай явж байгаа зү те. Тэгвэл энэ доош хараа гарч чинь та энэ харилцаагаа тавьж явуулах хүсэхгүй байх гэсэн үг. Ер нь эвлэрхийг хүсэж байгаа л гэсэн үг. Тэгээ эвлэрхтэй тэгээд эвлэх шийдвэрийг та айл хэдэн гаргацсан байна гэсэн үг юм. Тэгээд энэ гаргасан шийдвэр манд гол нь зүг байгаасай. Тэ. Тэгээд хувь заяа надад туслаасай. Хорвоо дэлхий надад туслаасай. Зөв шийдвэр гаргахад одоо сахиусууд манд туслаасай гэд бас найдаж байгаач гэдэг юм уу. Эсвэл битүүрт илүү гэрэл гээгээд ирээдүй байгаа гэж та мөрөөдөж байгаа, бодож төлөвлөж байгаа гэж бол харагдчихна. За тэгээд нөгөө хүний чинь зүгээс буюу 2 дугаар бүлийнхний маань бодож байгаа хүмүүсийн зүгээс бас 3 сэлэм гарч ирсэн байгааз. Энээс дахиад харагдахгүй нь тий. 3 сэлэм гараад ирсэн байгаамаа. Тэгээд 3 сэлэм тань дээрч гарч ирсэн, нөгөө өн дээрч гарч ирсэн. Тэгэхээр би бас таныг түлхүү гомдооцсон юм болоо да гэж бодсон боловч нөгөө хүн маань бас айгу гомдсон байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тий. 2 дугаар бүлийнхний маань харилцаа холбоог байгаа хүн бас гомдсон байгаа харагдаад байгаамаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо хоёр би биэндээ хайртай учраас л би биэндээ гомдож штэ, гомрохч штэ тий. Зарим хүмүүс бол буруу үйлдэлч гэдэг юм үндэ харамсаж байгаа шинжиж байхгүй явж байхад хоёулаа аюу хөөрхөн гимшээд харамсаад байгааг харахад би биэндээ бол хайртай. За тэгээд ерөнхийдөө бол энэ хугацаанд танаас жоохон холдоод 50 байхыг бол хүсэж байна. Тэгээд нэлээд нухацтай бодож үзээд шарлахсандаа гомцсондоо ч бас ингээд хол байхыг хүсэж байна. Тайвшрахыг хүсээд танаас хол байсан байна. За тэгээд таны юу гэж бодоод байна вэ гэхлээр одоо танд айгу татагтаад байгаа. Гэхдээ тэр сэтгэлээ хүчээр дарж байгаа тий. Өөрийгөө бол нилээ ингээд юм лог гэх юм уу да жоох юм одоо нөгөө жоохон хүчээр тий хүчээр одоо энэ гэхдээ их юутай юм сэтгэлийн айгуу тийм хүчтэй нилээ зөрүүдч гэдэг юм уу нэг шийдвэр гаргасан бол тэнгээрээ жоохон шийдчих гээд байдаг нилээ юм зөрүүд тэгээд хилэн цөхрийн орд бас байж магадгүй бах матар ч юм уу тий тэгээд газрын ордууд бас байх боломжтой. Тэгээд нэг шийдчихээрээ жоохон ингээд гүжчихдэг тий жоохон зөрүүдэлчдэг тэгээд жоохон хүүтэн үндий тийм ялуун бол бас биш тийм хүн байх боломжтой. Тэгээд жоохон яг тэр зангаараа нэлээ гүрийгээд байна. Тийм тийж бол харагдаад байна л та. За тэг хэрвээ нийлэхээр бол яаж нийлэх вэ гэдгээ бас жоохон төлөвлөөд байна гэж харагдаж байна л да. Одоо ингээд зургийг харах юм бол энэ ч нонгоц нисэл, өвөл нисэл бүр ингээд цирк үзүүлээд байгаа ч юм шиг ингээл нэг юм агаар дээр дүүлж мүлэлтэй ингээд нэг юм яаж нийлэх талаараа бас ингээд нөгөө лаг төлөвлөгөө зохион байгуулад л ботоод байгаа бол харагдаад байна л да. За тэгээд тэр хүн тантай нийлэх үү гэдэг дээр бол хоёрын аяг гарч ирсэн. Тэгэхээр яалтчгүй таныг бол мартахгүй, танд бол гүнзгий бол хайртай. Тэгэхээр хоёр бол буцаж бол нийлэхээр тэр хүн бол буцаж бол ирнэ. Тэгээд ерөнхийдөө хугацаа бол нэлээд орхоор л харагдаж байна. Тэгэд энэ хүн бол нэлээд гүргэр хүн байна. Тэгээд буулт хийхийн тулд энэ хүнд маш их хугацаа хэрэгтэй. Тэгээд сэтгэл зүйн шархаа эдгэхийн тулд өөрт нь маш их цаг зарцуулагддаг юм хүн байна. Тэгэхээр ирлээ гэж бодоход жоохон хүүтэн хүндий жоохон хойрохч гэдэг юм уу, хитрхээ ингээд бодол тавцсан ч гэдэг юм уу, сэтгэл хөдлөл байхгүй ч гэдэг юм уу, тийм хандлагатай байх гэдэг бол магадгүй. Гэхдээ энэ хүн бол эрхийн хувьд бол ирнэ. Тэгээд ирэх хугацаа нь 2-17 хоног гэж бол гарч ирсэн байгаа.
Тэг ямар таач энэ хүн бол ирэх нэ. Тэгэд ирэхдээ жоохон хүтүнтэй тийм ээ хориг яг нэг миний буруу яг мөн үү гэсэн байдалтайгаар нэлээд зөрүүд зан гаргаад ирэхээр л бол харагдаад байна. За тэгээд 2 дугаар бүлгийнхний маань харилцаа холбоогүй байгаа хүмүүсүүд нь тэдэнд юу хэлэх хүсэж байгаа вэ? 2 дугаар бүлгээс за тэрнээс өмнө энэ хүчрүүдэд хураачих. Тэгэхгүй бол багтахгүй байна уу? За. За би бинийгээ тавьж явуулах хэрэгтэй баха гэж бол гарч ирж байна. I feel even though we are apart. Тэгснэ яг хажууханд нь заяа би бинээ тавьж явуулах хэрэгтэй хаа гэд яг үнэхээр ингээд хоёр бодол байгаад байгаа мэддэг таахгүй юу? Бид хоёр ингээд би бинийг тавьж явуулаад баг ингээд салсан дээр хаа гэж хэлж байгаа мөртлөөсөө хажууд нь би чамайг аль хэдийн миний нөгөө тал босноор мэдэрдгээ гэдэг чинь. Чи биний маань нөгөө тал гэхээр одоо twin flame гэдгээр мэдэрдэг гэдэг байгаа юм болоо soul mate гэдгээр мэдрээд байгаа юм болоо. Тийм. Тэгэхээр таныг одоо тийм сүнслэг байдал гэх юм уу миний хажууд байгаагаар мэддэг дотноор мэдэрдгээ гэж бол гарч ирж байна. За тэгээд чамаас ямар нэгэн тохио ирээсээ намаас ханж байгаа гэдэг ч юм уу бусаж эвлэрээ гэсэн тохио ирээсээ гэж би хүлээж байгаа гэж бол гарч ирээд байна. За би тэр өдрийн бүхий л хорон мөч бүрийг ингээд санаж байна. Эсвэл айх танилцсан өдөр мөдөр чинь юм болов? Гой өдрийг л санаж байгаа та. За I'm so attracted to гинэ. Би чамд маш их татагддгаа гэж бол гарч ирж байна. Би чамд маш их татагддгаа. Ямар хөөрх юм бэ? Би чамд бол маш их татагддгаа гэж бол хэлж байна. За тэгээд за миний буруу байсан. Би бүгдийг буснуулсан. Энэ бол яалтчгүй миний буруу. Би буруу үйл хийсэн. Би буруу зүйл хийсэн. Wow, I regret lying to you гэж байна. За тэгэхээр нэгдүгээр бүлэгтээ харин төстэй үгнүүд гарч ирээд нэгдүгээр бүлгийг сонгохыг хүсэж ирсэн болоо бас. Би чамд худлаа ярьсан да. Гимшиж байна, харамсаж байна. За би биенийхээ харилцан яриаг ингээд дахин кассет сонсож байгаа юм шиг, диск сонсож байгаа юм шиг, видео үзэж байгаа юм шиг дахин ингээд сонсож би үзэж байгаа юм шиг ингээд харилцааныхаа талаар ингээд дахин ингээд би боддгоо. За энэ бүх зүйл өөрч байсан болоосой, арай дээрч хийсэн болоосой, харилцаа холбоотой байсан ч болоосой тий. За I know exactly what I was doing. За би юу хийж байснаа гэхдээ би яг өөрөө мэдчихсэн гэж бол гарч ирж байна. За тэгээд хаалт давшлах нь энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүгд таалагдсан бол subscribe дараад гой цэцэгний цэнхэр өнгөтэй эмоч үлдээгээрэй, лайка дараарай. За тэгээд хэрвээ хаалттай уншлах юм авахыг хүсэх юм бол за тэр хүн тантай өөр нь урт хугацааны ирээдүй харж ирж байгаа юу? Тэгээд тэр хүн танд хайртай юу? Таны үн цэнтэйгээр мэдэрдэг үү? За тэгээд танаас тэр хүн юуг нууж байгаа вэ? Тэгээд энэ харилцааны ирээдүй юу байх вэ гэдгийг нэмэлтээрээ харна. Тэгээд нэмэлтийн маань авахыг хүсэж байгаа юм бол гэрэл тараад 2025 гээд Instagram хуудас дээр маань холбогдоод чат бичээд нэмэлт авъя гэд холбогдоод нэмэлтийн маань аваарай. За тэгээд дараагийн уншлагаараа уулзъя. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. За 3 дугаар бүлгийнхэн маань уншлагатай тавтай морил. За энэ удаагийн уншлагаараа харилцаа холбоогүй байгаа тэр хүний бодол мэдрэмж болон тэр хүн тантай холбоо барих уу гэдгийг хамтдаа харах байгаа. За тэгэхээр юуны төрөнд энерги шалгалтаараа хамтдаа ерөөдөө бол уулзсан. За тэгээ сахиусуудаас одоо танд өгөх зөвлөгөөг аваад тэгээд энэ харилцааг ер нь ямар харилцаа гэж ер нь дүгнж авч үзэх вэ гэдгийг Oracle картаар энерги шалгалт болж авч үзэж байгаа. За тэгээд та тэр хүний талаар ямар бодол мэдрэмжтэй байдаг вэ? За тэр хүнтэй та ер нь буцаж үнэхээр нийлхийг хүсээд байна уу? Эсвэл одоо сансандаа одоо энэ
салалтын шархыг давж гарч чадахгүй амиа бодоод ч гэдэм үү өөрийгөө хуураач ч гэдэм үү нийлэх гээд байна уу эсвэл үнэхээр энэ хүнтэй нийлхийг хүсэж байгаа гэдгийг харна. За тэгээд тэр хүн таны талаар юу бодож мэдэрч байна вэ? Тэр хүн тантай буцаж нийлэх үү, холбоо барих уу? Ямар байдлаар, ямар санаатай холбоо барих вэ гэдгийг хараад за тэгээд тэр хүн танд юу хэлмээр байгаа вэ гэдгийг нь ер нь бол харнаа. За тэгээд хэлэх гэж байгаа үг бол айгүй чухал байдаг. Энэ ууршлагыг барыг дэлгэрүүлдэг. Тал талаас нь за ерөөдөө бол ийм зүйл болоод маргалцсан юм байна да гэж бас ойлгоход бас хүрдэг. Тэгээ тэр хүн таны талаар тийм бодолтой байгаад байгаа юм байна гэд бас мэдхэд тэр хүний хэлхийг хүссэн үг бол айгүй чухал хэрэг болтгоо гэж бол би боддгоо. За тэгээд 13 гэсэн ийм хүзэр гарч ирсэн байгаа. Сүнслэг байдлын сахиуснуудын хүзэр байгаа. За тэгээд 13 буюу за одоо танд ямар нэгэн байдлаар гэрийн утас гэрийн утас гэдээ ороод ирлээ. Гэрийн утас, нууц үг, нууц код, скрин код, машины дугаар, регистрийн дугаар, төрсөн сар, утасны дугаар мухарч гэдэг юм. Ямар нэгэн байдлаар 13-тай холбоотой байх юм бол Унаас тантай холбоотой 2013 онд төрсэн дүүтэй. Тийм байх юм бол бас холбоотой байж болно. За тэгээ энэ юу вэ? Ямар утгатай сахиусуудын шимнээ орж ирж байна гэхэлэр танд бүр амар нөгөө хэцүү цаггүй юу н тохиолдож байсан. Одоо ингээд бүр ингээд нэг юм харанхуу үйл сэтгэлийн чинь нөмрөөд бороо ороод шаналж байсан бол одоо сэтгэлд чинь гэгээ гарнаа одоо ингээд нар гарнаа тий одоогийн энэ хэцүү нөхцөл байдал чи одоохон амар тайван болноо гэж бол ерөнхийдөө сахиусууд нь хэлхий зөвлөлөө. За энэ уншлага ямар уншлага вэ гэхлээр you deserve love гэхлээр чи хайрлагдах ёстой гэдэг юм орогл гарч ирсэн. Тэгэхээр та энэ харилцаанаас яг юм хайрлагдж байгаа бүрэн дүрэн мэдрэмж авч чадахгүй байсан байж болно. За тэгээд энэ харилцаагаа та авч үлдэхийг хүсэж байгаа. Энэ харилцаагаа ингээд хин авч үлдэхийн тулд бас нэлээд хичээл зүтгэл гаргасан. За тэгээд магадгүй энэ харилцаа шинэ харилцаа байж болно. За эсвэл бүр энэ харилцаагаа дуусгаад шинэ харилцаа хүсэж байгаа. Шинэ хүн ороод ирээсэй гэж хүсэж байгаа. Магадгүй шинэ хүн ороод ирсэн байгаа ч гэдэг юм уу. За эсвэл энэ харилцаа бүр огт дуусгаад бүр шинэ харилцаанд орохыг хүсэж байгаа ийм хүмүүс байх юм бол зүг группээс сонгосон гэсэн үг. За тэгээд сахиуснуудын зөвлөгөөг хэлэх юм болвол та болвол одоо үнэхээр үн цэнтэй зүйлийг та хүртэх хэрэгтэй хүн. Тэ? Одоо юу гэмдэ? Яа би нэр ямар өрөвдөлтөө юм бэ? Бусдаас хайр халамж хүсэл ах юм. Өөрийгөө ингээд харилцаж болтгүй юм бах та. Бусад хүмүүс юм хүчтэй ах юм. Би яагаад юм хүчтэй байж чаддгүй бол гэж боддог ч юм уу те. Эсвэл бусад хүмүүст аягүй гой хайр дурлал заяагаад ах юм. Надад яагаад заяадаггүй бол гэж боддог бол тэгж бодох нь сул дорой гэж бодож болохгүй юм аа. Тэгж бодож болноо. Тэгж гунигэлж болноо. Яагаад азгүй байгаа юм бол яасан юм бол гэдэг ч юм уу тэгж гунигэлж болно. Гэхдээ та үн цэнтэй зүйлийг бол хүртэх хэрэгтэй. За тэгээд та ингээд болоогүй зүйлд ингээд санаа зовж исэн дөрвөл одоо байгаа зүйлдээ ингээд талархаарай. Одоо би эрүүл байна. Надад одоо шинэ харилцаа гарч иж боломж гэдэг юм уу. За бит хоёрын харилцаа энэс илүү хэцүү дуусаж болох байсан. За эсвэл би энэс илүү хэцүү үнтэй учирч болох байсан. Харьцангуй гайгүй үнтэй учирсан гэдэг ч юм уу. Эсвэл үнэхээр юм токсик хүнээс би явсан гэдэг ч юм уу. Эсвэл би энэ харилцаанаас өөрөө таньж мэдсэн. Энэ харилцаанаас би өөрөө хайрлаж сурсан гэдэг ч юм уу. Энэ харилцаанаас би одоо хосын харилцаа ийм болохгүй, ийм байж болохгүй юм байна гэдэг ухаарлыг мэдэрсэн гэдэг ч юм уу. За тэгээд аль жоохон сайхнаар олж хараарай. Тэгээ одоо байгаа сайн тийм болж болох байсан юм гэд байхгүй зүйлд анхаарлаа хандуулахаас илүүтэй одоо өөртөө байгаа сайхан зүйлд илэг бүтэн эрүүл их байгаа төр сайхан зүйлдээ анхаарлаа хандуулаарай гэж сахиуснууд нь бол зөвлөгөө өгч
зөвлөгөө өгч байна. За тэгээд уншлал руугаа хамтдаа оръё. За та одоо хайртай хүнийхэн талаар юу гэж бодож мэдэрч байгаа вэ гэсэн чинь бүр 10-ын аяга 10-ын зоос гарч ирсэн. Бүр аюу сонин над дээр анх удаа л энэ хоёр давхцаж орж ирсэн. 10-ын аяга 10-ын зоос за 10-ын аяга харах юм бол яалтчгүй гэр бүл агаад зтэй те цаана ингээд мөрөөдлийн байшинтай. Наана үнэхээр бүр үнэр өтгөн бүр 2 хүүхэд биш 3 хүүхэд биш 5 хүүхэдтэй те. 5 хүүхэдтэй те солон гараад ардуур нь 10 аяга яваад цаг хугацааны дэлхий нар өвөл бороо тэг үлгэрийн юм шиг байгаль үлгэрийн юм шиг мөрөөдлийн гэр те. Тэгээд аз жаргалтай гэр бүл. За энд ч ихсэн бүр ингээд юм хөвшөрцөн те бүр ийм хөвшин болцсон. Тэгээ бүр ингээд ийм хан цайз хэрэм өөрсдийн гэсэн хан цайз хэрэм айл хэдэм босгоцсон. Бүр нохотой гэр бүлтэй ач гучтай те. Тийм болтлоо энэ хүнтэй та амьдрал гэж боддог байсан байна да энэ харилцаагаа. Тийм потенциал өндөртэй харилцаа гэж таал боддог. Тэгээ 4-ийн зоос гарч ирж ийн гэхлээр одоо энэ баян те бүр одоо нөгөө нэг мөнгө харамлаа суудсан баян шиг байгаа зү те. Энэ харилцаагаа одоостой тавьж явуулахгүй дээ. Энэ харилцаа дуусах болоогүй дээ. Энэ харилцаа арайч дуусчихгүй л үү дээ. Би энэ харилцааг салвааргүй байна. Энэ харилцаа бүтэх ёстой. Энэ харилцаа өрмөц харилцаа. Энэ бол гэр бүл болох харилцаа. Энэ бол урт хугацааны харилцаа гэдэг ч юм уу. Та бол тэгж боддог. Энэ бол жинхэнэ аз жаргалтай болох ирээдүйд маш том потенциалтай, доктортой ирээдүй бүтээх юм харилцаа. Тийм хөөн гэж бол яалтчгүй тэр хүнийг бол харж ийн. Тэгээд энэ харилцаагаа дуусгах хүсэхгүй байна. Тэр хүнийг алдахыг та бол хүсэхгүй байна. Гэхдээ 5-ын аяга гарч ирсэн. Тэгэхээр за тэр хүнийг та ингээд бүр алдсан юм шиг бүр үнэхээр ингээд энэ хүн бүр ингээд те уул амар ихэмсэг хатан байгаа зү те тэгээ бүр ингээд гуйнаа доош харцсан байгаа зү те эзэж барыг доош харахааргүй тийм эмхтэй үнцэнтэй ихэмсэг эмхтэй доош хараад гуйж байна. Эрэхтэй ч гэж болно. Тэгэхээр энэ харилцаан дээрээ бол одоо харилцаа холбоогүй байгаа салсанд бол үнэхээр сэтгэл дундуур байна. Тэгээ таныг 3 дахь бүлийнхний харилцаа холбоогүй байгаа үнэ алдсан юм шиг санагдаад энэ харилцаа дууссан юм шиг санагдаад эргэж эвлэрэхгүй юм шиг санагдаад та бол бүр үнэхээр гонигтай байна. Гэхдээ бас айцтай буцаж ингээд эвлэрсэн ч гэсэндээ энэ харилцаа ингээд сайхан байж чадах болов үнэхээр их би шаналсан штэ үнэхээр их би гомдсон штэ. Тэр хүн намайг дандаа ингээд гомдоодог дандаа дутуу мэдрэмж өгдөг. Би хайрлагдсан мэдрэмжийг авч чаддаггүй. Би л энэ харилцаагаа авч үлдэхийн тулд хичээдэг байсан штэ. Буцаж эвлэлээ гэхэд энэ байдал засагдах юм уу да би бол засагдахгүй гэж бодож байна. Би энэ харилцаан дээр итгэлгүй байна. Алдахыг хүсэж байгаа ч гэсэндээ маш их айцыг мэдэрч байгаа байдал бол яалтчгүй манай 3 дахь бүлийнхэнд бол байна. За тэгээд за үнэхээр та энэ 3 дахь бүлгийнхнийхаа харилцаа холбоогүй байгаа хүнтэйг эвлэхийг хүсээд байгаа мó гэдэг дээр та энэ харилцаагаа орхиж явмаар санагдаж байгаа. Энэ харилцааг дуусгамаар санагдаж байгаа. Ганцаараа ингээд аз жаргалтай байгаад ганцаараа ирэх чөлөөтэй байхыг хүсэж байгаа. Тэг өмнө та энэ хүнтэй маргалцсан ч гэдэг юм уу, итгэлцсэн ч гэдэг юм уу, тэр үедээ амар ялагдсан мэдрэмж авсан гэх юм уу, одоо ингээд нэг юм уул нь энэ маргаа мэтэлцэн тэр ялнаа гэж орсон чи амар ялгтаал гараад ирсэн байна л та. Одоо юу гэдэг уул нь таны зүв байсан гэж та амар ботсон чи нөгөө хүн чинь таныг хурц хилламаараа ч гэдэг юм уу, яалцсан ч гэдэг юм уу тий. Тэгэд ингээд ялагдсан. Уул нь бол миний зүв байсан. Гэхдээ тэр хүн дандаа ялдагт би ингээд ууралдаг. Тэр хүн надаас уучлахгүйдгүүд би ууралдаг. Зөв зүйл байхад надаас яагаад ингээд
өөрөх нь буруу байсан ч гэсэн надаас ингээд уучлалт гуйчих болдоггүй. Яагаад энийг ивэр шийдчих болдоггүй. Яагаад надад бууж өгд болдоггүй. Би энэ маргаан дээр ялах байсан гэдэг ч юм уу те. Тийм байдлаар бас хандсан байна. Тэгээд гэтээ та тэр хүнээс бол хамааралтай л гэж гарч ирээд байна л да. Яалтчгүй. Тийм. Тэгээд тэр хүнийг тавьж явуулмаар байгаа боловч тавьж явуулах ёстой гэдгийг мэдээд байгаа боловч тавьж явуулж чадахгүй байгаа. Ганцаараа байхдаа аз жаргалтай байна гэдгийг мэдээд байгаа боловч тавьж явуулж чадахгүй байгаа. Тэр хүнээс хамааралтай байгаа. Тэр хүнийг өдөр шөнөгүй бодож байгаа. Гэхдээ тэр хүн бол одоо ингээд ийм ухаалаг ийм шийдвэр ерөөсө гаргаагүй. Ингээд нэг ийм сэтгэл хөдлөлөөрөө тогтворгүй хүүхэд шиг ингээд нэг ийм ааш цаа надад гаргасан туцтай бодож шийдвэр гаргаагүй гэдэг дээр та бас жоохон сэтгэл дундуур байгаа бол харагдчихээн. Тэгээ яалтчгүй та тэр хүнтэй эвлэрэх юм бол та амар аз жаргалтай болох гээд байгаа бол харагдаад байна л да. 9 аяг гарч ирж байна. Ямаар байгаа ч явж чадахгүй л байгаа байна л да. Тийм. Нэг тал чинь энэ харилцаанаас гарахыг хүсээд байна. Нөгөө тал чинь энэ хүнийг ирэх юм бол буцаж эвлэрхийг хүсээд байна. Эвлэрээд ингээд амар аз жаргалтай болчих гээд байгаа байхгүй юу? Гэхдээ эвлэрлээ чинь харилцаа сайжрах юм уу да гэсэн юм айц байгаад байна л та. Тэгэд маргаан дээрээ би бол ингээд ялагдсандаа жоох ууртай байна. Хүлэн шөрөгдөөгүүдээ бас жоох ууртай байна. Гэж бол гарч ирж байна. За тэгээд харин 3 дахь бүлэхний бодож байгаа хүмүүсийнх нь зүгээс тэр хүн таны талаар юу гэж бодож байгаа вэ гэхээр за одоо яг ингээд нэг шинээр эхэлье гэхэд бол бас ингээд жоохон бууж өгсөн байдалтай л байгаа даа л да. Энэ харилцааны төлөө тэмцээ, хичээ, оролдъё, зүтгэе, холбоо байрыг, хайрлие, болцъё харилцаанаар анхаарыг гэж бол бодохгүй байгаа л харагдаад байна л да. Магадгүй тойрны үед бол угаасаа хол байгаа шүү дээ. Хол байгаа байж магадгүй гинэ. Тэгвэл эсвэл бүр хол зайны харилцаач бас байж болно л доо. Биеэрээ ойртойгүй айгу удсан, биеэрээ уулзаагүй нэлээ удсан. Хэрэлдэж маргалтахаасаа өмнө ч ингээд биеэрээ ойртойгүй айгу удсан байж болно. Тэгэд энэ хүн таныг бас орхицсон гэж бодоод байна л да. 3 дахь бүлийнх нь намайг өөртөө орхицсон, өөртөө намайг хайцсан гэж л бодоод байна л да. Тэгээд за би энэ маргаан мэтгэлцэн дээр бол би ялсан гэж бол яалтчгүй та ингэ шудраг би шудраг ялагдсан гэж бодож байгаа бол энэ бол би шудраг бусаар ч хамаагүй шудрагаарч хамаагүй би энэ маргаан мэтгэлцэн дээр ялсан гэж бол өөрийгөө бодоод байгаа бол харагдчихэв. Тэгээ одоо бол хайр дурлал гэхээсээ илүүтэйгээр ажил төрөл, хичээл сурлага, карьер дээрээ ер нь бол төлхөө анхаарч авал харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө энэ харилцаанаар бол тийм хариуцлага үүрэх бол бас дургүй гэх юм уу? Тийм. Тэгэхээр энэ харилцаа бас ер нь бас нэг удаагүй харилцаа бас байж болно шүү. Нэг удаагүй байгаа харилцаас байж болно. Энэ хүнтэйгээ уулын гэр бүл болно гэж боддог. Ер нь 3 дахь бүлийнхэн маань. Гэхдээ одоо 3 дахь бүлийг бодож байгаа хүмүүсүүд маань бол гэр бүл болоход бол бэлэн биш байна. Хариуцлага үүрэхэд бол бэлэн биш байна. Тэгээд бүр ингээд бараг л энэ харилцаан дээрээ маргаан дээрээ ялцсандаа амар баярлал байж байгаа байдалтай бол харагдаж байна. Тэгээд одоо танаас уучлахгүйгээд харилцаа марцаагаа авч үлдээ гэж бодхоос илүүтэйгээр ингээд хүүхэд шиг ингээл компьютер тоглоол гэдэг ч юм уу те. Уцаараа тоглоол тэгэл ингээл ажил карьертэй юу хайрдуулал вэ? Мөнгө санхүү ажил карьер дээрээ л анхаарай гэсэн ийм байдалтай байгаа бол харагдаж байна. За тэгээд тэр хүн холбоо барих уу гэдэг дээр гинт холбоо барина гэж бол гарч ирсэн. За энэ картыг дэвшлүүлээд үгүй. As of Sword
бол гинтийн уцаар залгаал гинт холбоо бариад ороод ирнэ. Тэгээд гинт холбоо бариад ороод ирэн гут та бөөн баяр болно. Бөөн баяр болно. За тэгээд яа застуучлаарай. Тэгээ уулзсан ирнээсээ дахиад нөгөө нэг маргаан зөрчилдөөн нь бол бас дахиад үүсгээл харж ин л та бууж өгөхгүй. Гэхдээ ер нь чиний л буруу байсан шүү дээ. Гут манай 3 дугаар бүлгийнхний харилцаа холбоотой үнэн дахиад ялалт байгуулах гал тэгэл та хэд маань ингээд дахиж нөгөө байгуулаагүй ялалтаа авах гал буцаал маргалдах гээд байгаа харагдаад байна л да. Тэгээ ойрын 1-3 цагийн дотор бол тантай холбоо бариад тойр бол уулзсан гэж бол харагдаж байна. Тийм дотор гэж 1-3 сарын дотор гэж ойлгох хэрэгтэй шүү. Гэхдээ эсэс сорт бол бас гайгүй хурдан инээд байдгаа. Тэрнээс өмнө бас холбоо бариад ороод ирэх байхаа гэж бодож байна. Яа, тэгвч. Шуурахаас энэ сурч. Маань жижиггүй ч бас байгаад байна. За тэгэд 3 дугаар бүлгийнхний маань харилцаа холбоогүй байгаа хүмүүсүүдэд нь явуулах гэж байна. Wow. I love you unconditionally нэ. За би бол чам нөхцөлгүй хайртай, ухаангүй хайртай л гэсэн үг л дээ. За тэгээд энэ бүх зүйл өөр байсан ч болоосой, хэрүүл маргаа хийгээгүй би одоо мангартааг байсан болоосой гэж бол хэлэх хүсэж байна. За энэ бол яг эдгэрэх цаг хугацаа мөн. Энэ цаг хугацаа бол бит хоёрын үед, миний үед эдгэрэх цаг хугацаа юм аа. За so many things remind me of you нэ. За би чиний талаар маш олон зүйлийг ингэ санагаа боддгоо. Би бол чамаа маш их санаж байгаа шүү. Чиний бүхэл зүйлийг би санаж байна. За I remember every detail day нэ. За нэг өдрийг ерөнхийдөө бол бүр детальтайгаар бүр ингэ бүхэл өдрийг нэг өдөр анх танилцчихсан өдөр гэдэг юм уу? Чамд дурлж исэн тэр мөчөө гэдэг ч юм уу? Тэр өдрийг бүр бүхэл детальтайгаар нарийн санаж байна. За би бол чамаас салж болж чадахгүй, чамаас бол би салж чадахгүй, чамаас ойр дотн байхаа болж чадахгүй гэж чамаас салж чадахгүй, чамайг тавьж явуулж чадахгүй гэсэн үг. За би чамд яг өөрийнхөө яг хин гэдгээ чамаас бол нууж байсан. Хин гэдгээ би чамаас бол нууж байсан гэж бол гарч ирж байна. За бид хоёулаа л мэднэ штэ. Би чиний хувьд цор ганц биш байсан гэдгийг. За энэ бол миний буруу. Гэхдээ би чамааг өөрийнхөө буруунд чамааг би буруутгасан гэж бол гарч ирж байна. За би өөрийгөө ер нь бол ингээд алдаад ах шиг байна гэдэг юм өгнүүд гарч ирж байна. За тэгээд та бүгдтэй уншлах нь таалагдсан бол маш гоё цэнхэр өгтөө эможитэй эсвэл талархлын үгийг комент сэтгүүлтэйгээрээ subscribe дараарай, лайк дараарай. За тэгээд нэмэлтийг маань ах хүмүүст болохоор нэмэлт дээр энэ хүн буцаж ирэхдээ хэр урт хугацааны ирээдүй хараад хэр хичээл зүтгэл гаргахаар ирэх вэ? Тэр хүн танд хайртай юу? Үнэн сэтгэл нь юу вэ? Тэр хүн танаас юуг нууж байгаа вэ? Тэгэд энэ харилцааны ирээдүй юу вэ гэдгийг нэмэлтээрээ харнаа. Тэгээ нэмэлтийг авахыг хүсэж байгаа сонсогчд маань гэрэл тароод 2025 гэд Instagram дээр бичээд нэмэлт авъя гэд чат бичээд ороод ирээрээ. За тэгээд өтрийг сайхан өнгөрүүлээрээ. Түр баяртай.